За сайн байцгаана уу та бүхэнд энэ удаагийнхаа бичлэгээр хөдөлгүүрийн ирмэнийг хэрхэн солих вэ гэдэг зааварчилгааг өгье. За машинуудын хувьд бол ерөнхийдөө хөдөлгүүрийн гадна ирмэн бол хоёр төрлийн байдаг. Нэг нь бол одоо хөдөлгүүрийн гадна ирмэн өөрөө үргэлжээр нэг ирмэнтэй байдаг. Бүх хэрэглээ нэг ирмэнтэй байдаг. За энэ машины хувьд бол хөдөлгүүрийн гадна ирмэн, гидрийн ирмэн, жанаамны ирмэн хоёр маань тусдаа учраас та бүхэнд жанаамны ирмэнийг хэрхэн солих вэ гэдгийг зааж өгье. За жанаамны ирмэн өөрөө мууцнараа ямар хор нөлөө байдаг вэ гэхээр ерөнхийдөө жанаамныхаа хэрэглээг гаргалтыг дутуу гаргаж эхэлдэг байгаа. Ирмэн өөрөө мууцнараа чахардаг, дуурдаг иймэрхүү дил сул дуунууд гардаг учраас та бүхэн ирмэнэ байх шалгаж явах хэрэгтэй. За мөн энэ өөрөө чангадаггүй зүгээр энэ механик аргаар чангадаг ирмэнүүдийн хувьд бол ирмэн бас хитрхи сул байвал бас их дуурай. Ирмэн өөрөө муудаагүй ч гэсэн хитрхи суларцсан байгаад байвал дуурайд байдаг тийм талууд байдаг. За энэ машины хувьд болохоор жанаамны ирмэн бол өөрөө ирмэн өөрснөө механик аргаар чанга сулаа бол механикаар тохируулдаг тийм ирмэн байгаа. За та бүхэнд эхлээд жанаамны ирмэнийг солихдоо ерөөсөө жанаамныхаа мотор дээр боогж байгаа болтыг сулна. За тэгээ мөн жанаамны ирмэнээ чангалдаг энэ жанаамныхаа энэ болцсон хоёрхан болтыг л сулж чангалдаг байгаа. За жанаам боогж байгаа болт маань бол энэ доор байгаа. Энэ бол жанаамаа мотор дээр өөр дээр нь боодог хөдөлгөөнгөө барьдаг болт байгаа. За ингэсний дараагаар бол энэ одоо жанаамныхаа ирмэнийг сул чангалыг одоо энэ болтоор сулж агаад жанаамыг одоо нааш цааш нь хөдөлгөж жанаамаа урагшин түлхэхэд жанаамаа өөрөө ирмэн мэн суларж өгнө гэж байгаа. За тэгээ ирмэнээ мултлаад авчна. За ирмэн маань өөрөө ийм 3 замтай ирмэн байгаа. Ирмэн хэрхэн муудсан бэ гэдгийг бол мэдхийн тулд ирмэн ардлаараа муудсан ирмэн бол ардлаараа ингээ хаграад эхэлдэг байгаа. Хатаад хаграад эхэлдэг гэсэн. За энэ цагт бол ирмэнийг шууд солих хэрэгтэй. За мөн ирмэн маань ямар нэгэн дуу чимээ өгөөд байгаа чахраад байгаа одоо машин асаахад хэвийн бус дуу чимээ өгөөд байгаа бол бас ирмэнэ муудсан маань үсээ солих шаардлагатай байдаг. За энэ машины хувьд бол жанаамны ирмэн, кондишны ирмэн хоёр нь цугтай байдаг. Гидрийн ирмэн бол тустай байгаа энэ машин байгаа. За жанаамны ирмэн энэ муудснараа ямар нөлөө үзүүлэх вэ гэхлээр нэгт жанаамны гаргалт маань дутуу болно гэсэн үг. Жанаамны гаргалт дутуу болсноор гэхээр аккумулятораа цэнгэлэхгүй, аккумулятор маань цэнэгэн суун машин асаахгүй үзүүлэл гарна. Мөн хэрэглээ тавиад орой шивж хахад гэрлээ асаахад бол гэрэл маань өөрөө топ бос юм юу гардаг байгаа. Жанаамныхаа ирмэнийг бол солихдоо цаатлынхын дамруудыг бас эргүүлж үзэх хэрэгтэй. Шаарг марг нь ямар нэг хэвийн бус дуу чимээ гарч ийн хөнгөсөн байна уу гэдгийг та бүхэн давхар шалгах хэрэгтэй. За энэ машины хувьд бол ирмэнийг авцсан. За буцаагаад ирмэнээ бүгдөө энэ ирмэний хувьд бол машины ирмэний хувьд бол зүгээр хэвийн ирмэн байна. Тэгэхээр буцаагаад ирмэнээ бүгдөө угсарч үзүүлье. За ирмэнийг хийхдээ бол юу байгаа? Энэ ирмэний хувьд бол эхлээд дахир голоо орооно. Дараа нь кондишн руугаа ороож өгнө. За ирмэн маань замандаа бүрөө орлоо. За тэгэхээр одоо бол чангална. Ирмэнээ чангалах хэрэгтэй байгаа. Чангалахын тулд жанаам мотор хоёрын завсраа жанаамаа нааш нь түлхэж өгнө гэсэн үг. Энэ жанаамыг нааш нь урагшин түлхэхэд за би та бүхэнд харуулъя. Энэ хэрвээ лопатыг ямар нэгэн ямаар гүшгтөө утас мэдрэгч янз бүрийн юм таслах уу, хагалах уу бас маш болгоомжтой хаанаас гүшиж болохоор нь гэдгийг сайтраа харах хэрэгтэй байгаа. За энэ жанаам бол ингээ гүшингүүд урагшаа гүүж ийн. Тэгэнгүүт ирмэнээ дарж үзэх хэрэгтэй. Ирмэнээ дараад ирмэн маань хэр чанга, хэр суул байна гэдгийг дарахад ерөнхийдөө бол 1.5 мм доошоогоо товилдчих хэрэгтэй. За ингээ ирмэн чангалчлаа. Тэгэнгүүтээ дээдлийнхаа ирмэн чангалагч маань одоо энэ болт байгаа. Ирмэн чангалагчаа чангалчихна. Тэнгүүт жанаам маань өөрөө хөдөлгөөнгөө бэхлэгчин гэсэн үг. Барьч хоошоогоо гүйхгүй барьчихна гэсэн үг. За ингээд ингэсний дараагаар бол жанаамныхаа доотны суурны болтыг чангалах хэрэгтэй. Суурны болт маань 14 болт байгаа энэ машины хувьд. За суурныхаа болтыг чангална.
За болтоо чангалчлаа. За бүгдөө ирмэнэ чанга суулын нэг шалгачээ. Мөн замдаа орж үгүй юу гэдгийг бас нэг харчээ. Ирмэн замдаа ороогүй, замнаасаа гадуур өнтер байвал ирмэн мултрах бас иймэрхүү эрсдлүүд бас байдаг. За одоо ингээд ирмэн солих ажил маань дуусчихээн. За ингэсний дараагаар бол машиныг асаагаад ирмэнэ шалгачна. За ингээд ирмэн суурлуулах буюу солих ажиллагаа маань иймэрхүү дуусчихээн. За ингээд ирмэнээс солиод суурлуулаад дуусны дараагаар бол ирмэнэ одоо шалгаж үзэх хэрэгтэй байгаа. Шалгаж үзэхэд ирмэн маань ямар нэгэн одоо чахарсан дуу чимээ гарахгүй байх хэвээр. За бүгдөө шалгаж үзье. За ирмэн дээр маань одоо ямар нэгэн сул илүү дуу чимээ бол гарахгүй байна. За ирмэн бол солих ажилтнаар маань мүүгээр дуусч байна. За мөн одоо жанамны ирмэн сольсон учраас та бүхэндээ одоо жанамны ирмэн муудаад гүйл одоо хэрхэн одоо машин доголддог вэ гэдгийг бас үзүүлье. За жанамны гадны ирмэн маань муудаад хэвийн бус ажиллагаатай болсон үед бол одоо жанамны гаргалт өөрөө муу очдөг байгаа. За хэвийн машины жанамны гаргалт бол ерөнхийдөө 13.7-оос 14.5-ын хооронд байх ёстой. За жанамыг гэрийн нөхцөлд хэрхэн шалгах вэ гэдгийг бол эхлээд та бүхэнд одоо зөвлөе. За жанамыг хасах клеммиг буюу одоо аккумуляторын аль нэгэн клеммиг салгахад хэвийн ажиллагаатай жанам бодвол ирмэн хэвийн жанамны хэвийн ажиллагаатай машин бодвол жанамыг хасгоно нэмэх аль нэгэн клеммиг салгахад машин унтрахгүйгээр асчих ёстой гэсэн. Аккумулятор бол өөрөө зөвхөн машиныг л асаах үүрэгтэй. Асаасны дараа бол жанам өөрөө бүх хэрэглээг гаргаж явах үүрэгтэй байдаг гэсэн. Тэгэхээр жанамны доголдол одоо энэ машины хувьд бол аккумуляторын клеммиг салгахад бол жанам хэвийн ажиллаж байна. Тэгэхээр машины хувьд бол ирмэний хувьд жанамны ирмэний хувьд асуудалгүй байна. Жанам өөрөө бас асуудалгүй байна гэсэн. За гэрийн нөхцөлд бол та бүхэн ингэж шалгачна. Засварын газар буюу одоо багаж торонг төхөөрөмжтэй газар шалгуулахдаа бол заавал аккумуляторыг одоо салгахгүйгээр бас шалгах болдог байгаа. За та бүхэнд одоо энэ багажаар жанамны гаргалтыг хэрхэн шалгах вэ гэдгийг бас давхар оръё. За нэмэх клеммэ бол нэмэх шонгийг бол нэмэх дээрээ өгчнө, хасгын хасах дээрээ өгчнө. Тэнгүүд жанамныхаа аккумуляторын цэнгээ жанамныхаа гаргалтаар энэ чинь тоо заадаг байгаа. За машины жанам бол 13.5-аас 13.7-оос 14.5-ын хооронд гаргадаг. За энэ машины хувьд бол 13.9 гаргаж байна. Тэгэхээр жанамны гаргалт бол хэвийн байна гэсэн. Мөн 13.5-аас доошогоо орцсон энэ байвал таны машин жанам буюу ирмэнд асуудал байна гэдгийг шалгуулад за яг адийн солих байна гэдгийг мэрэгжлийн засварын газраар үзүүлж шалгуулж байгаараа гэж та бүхэнд бас зөвлөх байна. За ингээд та бүхэнд одоо автомашины жанамны ирмэн буюу гадны ирмэнийг хэрхэн солих вэ? Жанамны гаргалтыг хэрхэн шалгах вэ? Гэрийн нөхцөл болон одоо багажаар хэрхэн шалгах вэ гэдгийг одоо та бүхэнд бяцхан гэсэн зөвлөгөө өглөө. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.